За өнөөдөр сэтгэгч сандтай одоо уулзаж түүний бүтээл сэтгсэн ажлуудыг бас монголчуудаа таниулъя, үзүүлье. Энэ хүн ер нь 20 жилийн турш юу сэтгэж юу хийж бүтээсэн гэдгийг мэдүүлэх зорилгоор одоо сантын уралданд би одоо ирээд байна. Түрүү 7 хоногт ирж одоо би бүтээлүүдтэй өөртөө нь бас 12-3 цагийн турш ярилцсан байгаа. Тэгээд нөгөө юун дээр Facebook дээр бас бичээд нөгөө видео хийж тавина гэдгийгсэн. Тэгээ хүмүүс л ер нь бас видео урд хийж тавьяач гэсэн учраас би одоо ирээд байна. Тэгээд орчлон юуны орчлон ертөнцийн үндсэн хууль гэх тийм ээ. Орчлонгийн үндсэн хууль гэдэг энэ ажлыг та одоо 20 жилийн турш сэтгэж зорж бүтээсэн байгаа. Тэгээд ер нь яагаад энэ ажил руу ингээд орохоор болов? Анх одоо энэ рүү орсон тэр цаг үеэс ер нь яриагаа эхлүүл илүү үзэгчтэй ойлгомжтой байх болов гэж бодоод. За тайвыг барихгүй байж. Ах би өөрийгөө зураач болно гэж бодож байсан. Тэгэл бүх амьдралаа зургуулаа зориулж ирсэн л да. Тэгээд хожим хойно 28 насны дээрсэн чинь зураг биш. Цаанаасаа энэ ном гэдэг юм миний хувь зээний дуудлага болсон юм байна. Хувь зээний дуудлага нь бас л ингэж тангар өгөж ном бичсэн арга болсон. 1992 оны 2 сарын 27 онд тангар өргөд албан ёсоор энэ номын одоо бүхэн ухааны ажил хийжсэн төвхтэй. Анх тэгтээ бүр ямар юм их юм юуны төлөө тэмүүлж байгаа юм. Энэ хүн бүгд зөв бэлэг байсан. Зөв ухаан байсан. Тэгээ бүр 20 жилийн дараа олон жилийн дараа бол жоохон юу хийсэн юм бэ? Юу бүтээсэн юм бэ гэдгийг нэгдэж одоо баттай нэгдсэн дээ. Тэр бол орчингийн үндсэн хуулийн тогтолцоо. Ер нь яагаад тэгж тангараг өргөх болов тийм ээ? Тэгээд яг энэ орчлонгийн үндсэн хуулийн тогтолцоо гэдгийг та илүү нэг тайлбарлаж өгөөч. Ер нь одоо хүн ер нь амьдралдаа бол нэг л юм дурладаг. Нэг л юм хайрладаг. Үнэхээр хайр юм л та тий. Яг энэ бүтээлийг би хайраар бүтээж хайраар сэтгэж хайраар амжилтанд хүрсэн юм байна. Орчлонгийн үндсэн хууль энэ тогтолцоог хайхын тулд 20 жилийн одоо амь насаа зориулсан гэж итгэл хүсэж болно. Ер нь орчлонгийн үндсэн хууль гэж юу юм бэ? Хорвоо орчлон ертөнцийн ер нь хэрхэн бүтсэн юм бэ? Юу бүтээсэн юм бэ? Байгаль бүтээсэн юм уу? Бурхан бүтээсэн юм уу? Хүн бүтээсэн юм уу? Харь гариг бүтээсэн юм уу? Ер нь ямар ертөнцийг бүтээсэн юм бэ гэх мэтлэн тий. ертөнцийн энэ таны мэдхүйн асуудлууд ер нь хоорондоо эргэлзээтэй далд байна. Тэгвэл ерөөсөө ам бол нэгдсэн нэг утга буюу хорвоо ертөнцийг нэгдсэн нэг утгаар тайлбарлах. Тэр зайлшгүй шаардсан бол бас л энэ бүтээний хэрэлт одоо гарсан төвхтэй дээ. Монгол улсын үндсэн хуулийг нэг хэсэг хүмүүс баталдаг байж дараа нь нам эвсэл баталдаг болж одоо Монгол улсын үндсэн хуулийг ард түмэн улсын их хурл намууд баталдаг болсон тийм. Ийм бол үндсэн хууль одоо их илүү тогтвортой баттай найдвартай байдаг. Үүнтэй ижил орчлон ертөнцийг ер нь юу бүтээдэг юм бол байгаль бүтээдэг юм уу? Ямар нэгэн авуус соёлын жишл бүтээдэг юм уу? Харь эрхэн бүтээдэг юм уу? Бурхан дэнгэр бүтээдэг юм уу? Хүн бүтээдэг юм уу? Амьтан бүтээдэг юм уу? Гихмжлийн юм олон янз асуултанд орж ирдэг. Тэгвэл орчлонгийн үндсэн хуулиар орчлон ертөнц өөрөө батлагддаг хуультай юм аа. Орчлон өөрөө бүх орчлон ертөнц бүх нийтийн орчлон ертөнцийн үндсэн хуулийн бүтээн байгуулалтаар орчлонгийн үндсэн хууль батгаддаг ийм байгальтай.
зүй тогтолтой. Нөгөө талаараа улсын үндсэн хуулинд хүн бүхэн тэгш эрэхтэй. Хүний эрхийн асуудал тавигддаг. Орчтонгийн үндсэн хуулинд орчлон бүхэн эрх тэгш эрэхтэй. Орчлонгийн амь насны эрх асуудал тавигддаг учраас орчлонгийн үндсэн хууль гэдэг бол хэн нэгэн бүтээгчийн, хэн нэгэн бурхны, хэн нэгэн байгалийн гэдэг юм уу? Ийм арх шиг биш. Бүх нийтийн эрх ашиг хамгаалж байгаа ийм хүчин зүйлийг орчтонгийн үндсэн хуулийн тогтолцоо гэж болж байгаа юм. Одоо таны хувьд энэ орчлонгийн үндсэн хуулийг энэ тэгэхээр та өөрөө зохиогүй гэж байна тийм ээ. Энийг та өөрөө сэтгэж энийг нээсэн гэж хэлж байгаа тийм үү? Тэгэхээр яг зөв. Гэрэл, нарны гэрэл, цахилгаан гэрэл энэ бол хүний зохиол бүтээл биш шүү дээ. Орчлонгийн үндсэн хуулийн бүтээл. Гэрлийг нээх, орчлонгийн үндсэн хуулийг нээх утга нэг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн бүтээгээд хэн нэгэн зохиогоод гарчдаг юм хуулийн бүтээл биш. Өөрөөр хэлбэл бүх нийтийн бүх орчлонгийн яг эрх ашиг хамгаалсан хууль гэхээр орчлонгийн үндсэн хуулинд төрөхөөс гаргацсан байхгүй болдог. Хамгийн гол нь бол нэгдсэн таны мэдгүй, нэгдсэн ухаан, нэгдсэн бүх зорилго эрх ашигын тогтолцоо гэдгээр энэ бол одоо гайхалтай юм ертөнцийн. Тэгэхээр үндсэн хууль гэдэг чинь одоо ямар нэгэн зүйл заалттай, төдгөр зүйл, төдгөр бүлэг гэдэг ингээд явдаг шүү дээ тийм ээ. Тэр шиг одоо таны нээсэн орчлонгийн үндсэн хууль ямар одоо бүлэг зүйлүүд байх вэ? Эдгээр нь бас юу гэдгийг бидний үндсэн хуулийн ингэж орчлонгийн үндсэн хуулийг танин мэдснээр хүн төрөлхтөнд болон хүнд ямар одоо ач холбогдол өгөх үү гэдэг талаас нь. За, улсын үндсэн хууль заалтаас бүтэж байгаа. Нэр бас үнэхээр орчлон ертөнцийн үндсэн хуулийг бодож судлахад орчлон үндсэн хуулийн заалт гэдэг нь орж ирдэг. Заалт буюу орчлон ертөнцийн үндсэн хууль батлагдсанаар орчлон бүтээгддэг. Заалт буюу орчлонгийн үндсэн хууль батлагдсанаар энэ амь нас бүтээгддэг. Амьд ертөнц, сүмэд ертөнц гарч ирдэг. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн үндсэн хуулийн заалт хувьсан бүтснээр л хорвоо орчлон ертөнц тэр чигээр гарч ирдэг юм хүчин чадалтай зүйл юм байна. За нөгөө талаар таны мэдхийн хувьд ямар ач холбогдолтой байх юм гэх юм бол одоо хүн анх бурхан шүтдэг байж. Дундас оноос вэсгэлээд хүнсэндээ сэрэг мандал вэсгэлээд юм гэхээр байгаль шүтдэг болсон. Дараад нь хүний шүтдэг болсон. За тэгвэл үнэхээр энэ орчлон ертөнцийн үндсэн хуулийн тогтолцоо нээснээр амийг шүтдэг юм гайхалтай зүйл тогтоорч ирж байгаа. Ам гэдэг нь орчлон ертөнцийн үндсэн хууль. Амийг бол үнэхээр хэн нэгэн төрүүлдэггүй, хэн нэгэн бүтээдэггүй. Орчлон ертөнцийн үндсэн хуулийн бүтээл баг. Үстэй. Тэ. Өөрөөр дэлхийн гүн ухаан, шинжлэх ухаан, дэлхийн шашингууд нэгдсэн нэг зорилго, нэгдсэн нэг тогтолцоо, нэгдсэн нэг эрх ашигт хүрэх юм бол тэр бол орчлон ертөнцийн үндсэн хуулийн тогтолцоо. Орчлон ертөнцийн үндсэн хуулийн тогтолцоо бүх соёл иргэншил, бүх соёл иргэншлийн эрх ашиг, бүх шашны эрх ашиг, бүх амьтны эрх ашиг, бүх хүний эрх ашиг, бүх орчлонгийн эрх ашиг батдаг учраас энэ бол бүх нийтийн гэдгээр энэ эрхтэйш өртөгсөн тугай орчлон ертөнцийн үндсэн хуулийн тогтолцоо. Энэгээр таны мэдхэн хойд бол дэд шатны гэдэг юм уу? Дэд таны мэдхэн ухаанд одоо шилжиж байгаа нэг хэлбэр. За нэгдүгээр Монгол улсын үндсэн хуулийг өөрчлөх юм бол Монгол улсын бүх хууль тогтоол Монголын улс төр үндсэндээ өөрчлөгдөн. Үүнтэй ижилхэн орчлон ертөнцийн үндсэн хуулийн тогтолцоо, үндсэн хуулийн бүтээлийг үнэхээр нэн эзэмдэх юм бол яг бодтоор орчлон ертөнцийг өөрчлөн бүтээн. Ингээд энэ орчлон ертөнцийн үндсэн хуулийн тогтолцоос судлах явцд бол одоо орчлон гоос албаны орчлонд дэвшин шилжих таны мэдхийн асар их ач холбогдол үүсэж байгаа.
Өөрөөр хэлбэл хүн бол байгалийн бүтээл. Байгаль бол хүний бүтээл. Одоо өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн үндсэн хуулийн тогтолцоог хойсмол буюу хойсмолын ухаанаас судалдаг. Хүн бол байгалийн бүтээл. Энэ хойсмолын нэг тал. Байгаль бол хүний бүтээл. Хойсмолын нөгөө тал. Тэ. Нөгөө талаараа орчлон бол тэ орчлонгийн үндсэн хуулийн бүтээл. Орчлонгийн үндсэн хууль бол орчлонгийн бүтээл. Энийг хойсмол буюу үндсэн хуулийн нэгтлэж үздэг. Тэ. Гэх зэрэгээр энэ орчлонгийн үндсэн хуулийн тогтолцоо түүний материал, түүний матери буюу орчлонгийн үндсэн хуулийн тогтолцооны материйг албаны матери гэж үздэг. Албаны матери бодтой. Жишээлбэл хүний амь нас бол матери биш. Албаны матери. Тэ. Албаны матери тасархал юм бол одоо хүн зүйл тусаа. Тэ. Хүний эд эрхтэн бол матери. Хүний амь нас бол албаны матери. Өөрөөр орчлон ертөнцийн үндсэн хуулийн матери. Амь бол тийм хий хоосон зүйл биш. Хамгийн хатуу дээд бодиттой хүчин зүйл юм байна. Энэ материйг одоо энэ гүмхан дээр дээд атом гэж тайлбарладаг. Өнөөдрийн дэлхийн шинжилгээ ухаан атомыг судалж байна. За, кибер ертөнцийн хэдэл атом технологиор үндэслэгдэж байна, тийм. Одоо гэрлийн сорон зөндөөлгөөнийг ашиглаж байна. Гэрлийн төлөвлөгөөнийг ашиглаж байна. Бүр ирээдүйд хэд ирээдүйд бүр албаны ирээдүйд ширдэг юм байна. Бүр тэр ирээдүйд очихороо бүр дээд атомыг технологийн төвшөнд хүн төрлөخت нээх юм байна. Судлах юм байна. Нэгс гадна бүр дээд атом технологиор бүр гайхалтай албаны орчлон, албаны байгаль, албаны нар, албаны сар, албаны амьтан, албаны урмал ийм гайхалтай ертөнцүүдийг бүтээх юм байна. Тэгцгээр одоо орчлонд байхгүй. Бас орчлонд байдаг. Одоо дээд орчлон буюу албаны орчлон. Одоо бид ертөнцөөр диваажлал юм да. Тийм ертөнцийг бүтээх гайхалтай технологи, арга ухаан одоо энэ хуулиас нэгдэж байгаа юм. За нөгөө талаар энэ орчлонгийн үндсэн хуулийн тогтолцоог одоо философи гэж үзэх байгаа юм. Тэ. Эртний грекийн философи, буддийн философи, христийн философи. За философи гэдэг бол үндсэндээ нийгмийн мэргэжлийн ухааныг хэлж байгаа. Тэ. Нийгмийг бүтээхийн тулд түүнийг үүсгэсэн ухааныг философи гэнэ. Шил бус төр бол философиос суурил. Нийгэм философиос суурил. Нийгмийг бүтээгч, улс төрийг бүтээгч ухааныг философи гэж үздэг. Хэлцэх юм алга. Харин энэ бол орчлонгийн үндсэн хуулийн тогтолцоо, орчлонгийн үндсэн хуулийн матери, орчлонгийн үндсэн хуулийн хойсмолын хуулиудыг судалдаг учраас эндээс орчлонгийн мэргэжлийн ухаан үүсэж байгаа. Тэ. Орчлонгийн мэргэжлийн ухаан үүснэг одоо энийг гэж үзэж байгаа. Тэгэхээр нийгмийн мэргэжлийн ухааныг философи, орчлонгийн үндсэн хуулийн орчлонгийн мэргэжлийн ухааныг энийг гэж үзэж байгаа. Тэгэхээр одоогоор энийг гэдэг маань шинэ нэр томьёо зүйл байгаа л да. Энийг гэдэг маань ийн тул гэсэн монгол үгний хураан бай. Ягаад тэгэхээр орчлонгийн үндсэн хуулийн тогтолцоог монгол хүн монгол хэл дээр сэтгэж байгаа учраас бүх хэлний хэсгийн гарал ухсаа дандаа монгол хэлээр бүтээгдсэн байгаа. Энэ бүтээл дээр ихэд одоо цоошин шин нэр томьёонууд, цоошин шин заалтууд, цоошин шин боломжууд нэгж байгаа. Тэр бүгдийг дандаа монгол хэл, монгол хэлсдгээр тодорхойлж сэтгэж байгаа. Тэр нэг л эйний хавс эргэлэг сарман гэдэг айгүй олон үг энэ төр бүтээгдсэн байгаа.